За тэгэхээр өнөөдөр та бүхэндээ Canva болон ChatGPT-г ашиглан хэрхэн хүмүүст эрс хэлгээтэй бүтэц хэлгээгээр ил хийх үзүүлээ. За тэгээд мэдээж Canva руу ороод Instagram пост руу ороод templates руу ороод эндээс template сонгох. Надад чинь боолын зурагтай template айгу таалагдсан учраас үнийг сонгоч. За сонгоод тэрний дараа ChatGPT руу ороод за ChatGPT дээр өнөөдөр танд ямар нэгэн сайхан зүйл тохиолдох болно гэж бичиж тийм ээ. За тэгээ бичиж. За тэгээд Instagram-ийн Reel маягаар над гаргаж өгнө үгүй тий. За тэгэнгүүт тань ChatGPT ерөөхдөө бол 5 төрлийн санаа гаргаж ирж байна. Надад бол өнөөдөр чамд гайхалтай зүйл тохиолдох зүгээр л гэдэг. За энэ үгэл надад таалагдсан. За энийг copy paste тэгээд авчих. Окей. За copy paste хийлээ. Ярилцлаа Canva руу оруулчихэд бичих. За тэгээд мэдээж томруулах уу жижигүүлэх үү тэгээд хэрэгтэй хэрэггүй зүйлүүдийн delete хийгээд устгаад хүсгээ хаан байрлуул автаа харагдахаар энэ зэрэг сонгоход байж. За мэдээж өсөг маань арай том байх шиг бай тээ. Тийм учраас өсгөө жоон жижигүүлээ. За жижигүүлээ. За тэгээд бодол тавьчлаа гатаа. За зай хоорондын зай жоон таалагдахгүй байгаа учраас энэ зай хоорондын жоохон өөрчлөё. За энэ зайг нь аваад өнөөдөр чам гайхалтай зүйл тохиолдно. Нэг зай авчих. Окей. Ингээд голлуулаад даж барагч тийм ээ. За үүний дараагаар үсгээ одоо хөдөлгөөнд оруулнаа бүгдээ. Үгээ үйлбэрээ тийм. За энэ хажуу талаасаа босно гэж байна. Энэ хажуу талаасаа болох нь таалагдчих. За энийг сонгочих. За энэ position энэ бол background-ыг авч нь болох энэ болохоор таалагдах. За түүнийг болий. За мэдээж үсгийнхаа өнгийг өөрчилж болно. Үсгийнхаа өнг бол энэ дээр бол цагаан байх нэг та дайж өгөн тийм учраас цагаанаас сонгочих. За ингээд таны пост дэрхтээ болон бэлэн боллоо. За ингээд share download. Окей. Ингээд таны пост бэлэн боллоо. Та цагтаа хүсэлтээ share хийх нь баярлалаа.